Эмбүк төллүүлж байна. Газар шороо. Тэргүүн дэвтэр. Зохиолч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Дүгэр Жавын маам. Зохиолыг үнэлсэн Баатар Жавын дархан сүх. Эхлэл. Оройн амраар тэнгэр нүргэлвэл эх жилийн цэцгийн 3 сар нь өнтэй болно. Малчдын ярианаас. Ганга нуурын мандлаар 2 хунтай зэрэгцэн хөвж явсан бор галуу хунгийн удаан явдлаас тэгтлээ өөдөө юм уу? Нууранд нүргсэн толгоогоо өргөж хэдэнтэй сэгсрээд далавчаад ивэн гүйснэ уснаас алгуур тасран хөөрлөө. Огт үүлгүй номон хөх тэнгэрт нартай хослон цойлсон тэр галуу молцгийн элсний зүүн сэжүүр дээгүүр хэсэг эргэлдснэ өндөр авч овон хитийн зүг жишин нэсжээ. Намрын тарган морд үүрсэн янцхааж хүүхэд багчуулын цовоо цолгуун дуу хаяагүй цуурайтна. Малын хойноос шамдсан бүсгүүчүүдийн хашгираан гүүглэн эхээ дагах хэнц төлийн цуурайт майлантай хослох хагаад өөхөр моорж аргамжинд ботго бойлно. Боронтогт инг хайлна. Тэгтэл аяар нүдэчтэй алла хэдэн мөн хүүхэдтэй амьд очих минь гэсэн өрөвдөлт дуун тамгын гэрийн гаднаас яс янгнам сонстов. Тэр дуу малчин омгийн амьдралын мянган хөг төмөн аялгуу дууны чуулгыг харангөөр дарсаар нар галуу хоёрын орших огторгуйд харанга мэт төгшүрт цорайга түгэн төрж байлаа. Бор галуу тэр дуунаас цочсон юм шиг өмнө зүг огцом эргэж тэнгэрийн хаяа руу нээсэн оджээ. Лавтая 2 удаа цай чанах хугацаа өнгөрөхөд нөгөөх галуу их болсон нуурандаа эргэн ирж байв. Гангийн тунгалаг усан дээр 2 хүн нүдний үзүүрт цайрах хос цагаан гэрлугаа адил цавцаан хөвсөөр лаваа. Гангад жил болгон 2 хүн өвлж идэг юм. Нэг л 2 хүн өвлжөөд байна уу та гэвэл өөр хүн байдаг юм. Намар шаагалдаж жил усны шувууд халуун орноо зорин нээсгэд 2 хүн хоцорч үлддэг жамтай. Магадгүй хэн 2-ыг үлдээх вэ хэмээн шаагалддаг юм бэлүү? Ганга сайхан нуура заавалчгүй хосхон манаж хоцрох ёстой юм байж дээ гэж эдүүгээ өвгчүүл хөөрөлдөн. Одоогийн өвгчүүлийг хүүхэд байхтаж өвгөн аавууд нь ингэж л ярьдаг байжээ. Харин гангад галуу намаржж байсан удаагүй тул энэ ганц бор галуу юунд үлдсэнийг хэн шис тодотгож хөөрнөн бэлээ. Бор галуу нуурын усыг бэдэрлүүлэн хөвж явсаар хос цагаан хунгийн бараг омрон дор хурч очлоо. Тэгээд цаад хоёртоо нэгийг хэлэх шиг болоод нуурын гол руу яаруухан нөргөн одов. 2 хүн ч галууны явдалд тохируулан хурдаа алгуур хийгээд намжир тайхнаар нэмж цайдмын цагаан хад амилсан мэт гангийнхаа усыг тэрсээр сүүхилдсэн хөвжээ. Ганг химээх уужим гэрийн 3 халуун ам ингэж явсаар нуурандаа тусал болон уусчих лугаа адил нүдний үзүүрээс тасран алга болчихлоо. Ганга нуурын өргөн тэнүү мандал тэнгэрийн номон хөх хөнгөөр мэлтийн дунайртах хагаад оройн нарны цагаан ягаан туяа нуурын биен дээр ширдгийн хэмэт бажгарлан ириж тансаг зөөлөн салхина хөвхөгнөн уйлзах усны бидргэнд тэрхүү төмөн цацраг туяа дахин төмөн цацраг болж задарч бутармаа. Энэ нь ус нар хоёрын харилцсан бэбидээ уусах ёсон бүлгөө. Нэгэнт навчин сэгсрэх цаг ирснийг мэдсэн гангийн буурал бургас усны дээрээс толгой бүхийлгэн гүн харуулсал таяа шивнэлдэн зогсох боловч нуруунда хосхон эртэ хонгор галууг бэлчээж үзэмжээрээ зэгс бургасны тэр гунгийг дарж байлаа. Энэ үеэс түрүүнээс хойш тасарч чимээгүй болсон нөгөөх уй гашуудалд дуун дахин сонсогдсонд 5 6 7 8 9 10 хэмээн хаашгирах баахан хансан зодуурчин баригл зэвүүн хоол тэр шаналлт дууг залгих мэт сүр даран цуурайтав.
Тэгтэл задуурчийн дуунаас хаа хамаагүй бүдүүн хоолойтой хүний "Бол наадха бэтгий зод" хэмээн тасхийн зандрах дуу хадаад явчихлаа. Шөнийн харанхуйд гэрэл асах мэт болж хоёр дуу онгороо хашгираан хоёул зогсжээ. Элбэг хурын регелбалуга адил содон тэр дууг өргөн төрж байна уу да гэлтэй холын тэнгэр нүргэлэн дуугарснаа шимээ тасрав. Намжин боллоо. Азарган их барооны өмнөх агшинд л иймэрхүү жигтэй хажин нам байдал тогтдог буйзаа. Тэргүүн бүлэг. Үхтэл орших төрлөх нутаг. Би шудраг байвал сүүдэр мөрийгүй. Монгол ардын мэргэн үг. Их талын дунд торойх бяцхан жодгороос 40 насны эр гарч ирээд хөвчлэн зогсож хоёр гарыг өргөн ёо янтан гэлэнгийн сахиус гэд сүнэсэнд нуруу мөрнийх нь уй нужигнан дуугарав. Сайхрын нэрийг дагдан хэмээн. Дагдан богинодсон цэнхэр дайланбан тэрлэг хэтэрч хэр тосонд баригдаж хөлсөнд түлэгдэж хоёр үзүүр нь язчин цуурсан улаавтар цуу ямбуу зангидаж сэрн ангааж зулг нь майжсэн дарганг наамал өмсчээ. Өмнө газрын наранд цохиулж аншиж ядарснаас болж улайсан том нүдэ эргэлдүүлэн дөрвөн зүг 8 завхсыг харав. Нар гарах яагаачгүй эргэн тойрон намжин байлаа. Олон хоног хөдөө хөхөрч гадаа гандаж явсан тэр ирийн онгоцож уйдсан сэтгэл ханижил эрнөө гэлтэй гэнэт эзгүүрэн гонсойсонд намрын шуудын унтайхаа гэдэг нь хэмээн аман дотроо дүнгэнжээ. Тэгээд өргөн цээжээ төрсхийн багада хонь хурганд явган их явсан малчин хүний шалмаг хөнгөн алхаагаар явж жодгорын баруун хойно хэвэн хэвтэх хөх ингэрүү очив. Яс үдээр хоёр л болсон амт юм да хөөрхий минь. Ямар өрөөлөөр ээж бид хоёртой уулзраа юм бол гэж бодсоор тонгойж бул хар чулуунаас уйсан бурамтгийг тайлаад "Хөж" гэсэнд инг уцаарлан гунгнаж сэвсэрээ тург хайдав. "Юун хэрүүлч юм бэлээд хөж" гэж дагдан хариу тавьжээ. Энэ үед жодгороос ээж нь гарч ирэв. Муу хөхингээ тавьж эдээшлүүлэхээр тушид суусан газар дээрх ганц хүүгээ харж эхэ "Миний хүү 100 наслаг алтан овоо минь миний хүүгийн хиймрийг өргөж яваарай" гэд нүдэнд нь үлзийтэй дулаан харагдах хойд зүг гар намжлан залбираад хуучин банзны цуулцаар хийсэн муу таяга тулан хэд майжганснаа зөөлөн салхинаа суусарлан долгионтох сүл шим дүүрэн өдхөн өвс дунд орж алга боллоо. "Би ч бас нүрээ угаалгүй алчуураа зангидчихсан яваа юм байна шүү" гэж дагдан бодов. Тэмээ хэдий номхон амтан боловч хүний газар гүний хошуунаас авч гарсан хэл мэдэхгүй адгуус тул явглаад алга болохыг хэн байг гихвлээ гэж их нь үргэлж янших тул дагдан хөхингээ шөнд нь уйж хоноод инхүү өглөө эртхэн тавьж эдээшлүүлдэг болжээ. Сайхэр жодгорынхон хажуудах тулганы 3 чулууны дэргэд ирд суугаад бүсээ суйлан хэтээ урдаа авчирч хамар шигэ монхор хэтний ган төмрөөр элгэн цагаан цахиурыг ганцхан дэлсэнд оч бутран уул шаржигнан асав. Нунтаглаж бэлдсэн адууны хомоол дээр уулаа тавьж унгатглаа. Удсанчгүй 3 чулууны дунд галаасаж хэдэн мөчийн дараа умгар гуйлан тогоонд хар цай бориглон буцлав. Их талын дундаас аргалын утаа суунаглах энэ үесэд намрын огтор шарнаар мандаж шувууд шулганаж эхэллээ. Эзгүй хөдөө нутаг амилжээ. Ээжи хөгшин цагийн мөчөр мэт монисэн гараараа халбган шанагны ишнээс божитл атгаж "Хаарч гисэн хааны минь хэшиг, борч гисэн богдын минь хэшиг" гэж бовтнон цайг үсэргэн самарсанд шилвтэй цайны аагта сайхан үнэр дагдангийн хамрыг сэтдэлсэн хангинаж байв. Тэрбээр жодгорын мухарлуу мөлхөж өөрийнхөө муу эмтэрхий туушааныг ээжийнхээ модон аягтай олж ирлээ. Эх нэгэнт таяггүй босож эс чадах насан дээр ирсэн учраас өвдөг дээрээ сөхрөн өндийгөөд алтан овоо минь гэгэн зүсийг чинь амьддаа нэг харах минь" хэмээн сүсэглэн залбираад тогоотой цайнаас шанаган дамсуулан зүүн хойд зүг 3 өргөж цацжээ.
Дагдангийн шилэн дээр халуун цайны том дусал унсанд тэрээр бухан бүдүүн хүзүүгээ шөргөв. Ээж хүү хоёр цайгаа ууж гарлаа. Хөөхинг тухтай нарахгүй дээшлэн. Тэр адгуус уй дагдангийн ээжийн гандан шуу адил сүрж ирэх муутай нарийн хүзүүгээ өргөн огтж яваргүй авч мэлмэрэн бөмбөлзөх тасхар нүдээр өмнө зүг холын бараа харж санаа алдснаа бодсон бодлоосоо ухарнуудаа гэлтэй эвдэрхий арга шиг том толгоогоо сэгсэрч байв. Дагдан бахим төмөр твх мэт бүдүүн хуруутай хар гараар туушаана ёроолдон барьж шадлам халуун цайг бүлээн зэлгэн арх шиг оочлон уухцуур хулгайнуудээр ихийнхэн үрчиж ганцсан царайг сэмсэмхэн ажиглаж байлаа. Тэгээд ордишин нойр сайн авч дээ хөөр хиймэн. Би энэ хөнгөн нүдэн сэргэлэн байх чинь гэж баярлан бодов. Эх хүн өөрийнхөө бодлыг тааж мэддэг гэлцдэг. Хөгшин хоёр муу онгор нүдээ өргөж хүрүүгээ хараад ээж нь ордшин сайхан унтлаа. Нутгийн бараад өгснийх үз. Нойр шингэрч би хөнгөрч байна. За миний хүү ээжигээ одоо алтан овооныхон барааг харуулаад л хайчхаарай. Тэгвэл л яс амархан тэр өгөхөд гомдолгүй гэж. Хүүн цайгаа ууж дуусаад хар модон туушаана ихрүүгээ тосгоцоор инээмсэглэж ээж та нутгийн дээсэл хүрвэл өгөхөд гомдлгүй гэсэн чинь яалаа гэж цаашлуулсанд их зүүн хойшоо харж зүүн гартаа аягта цайгаа барьсаар баруун гараа магна дээрээ авч намжлан тэгдгүй юм миний хөө. Би ийм овоо байхад алтан овооныхон барааг харалгүй өгөж болохгүй гэж сүсгэлжээ. Энэ хөгшин эдүүгээ ярдах жилийн тоосонд мөрөө даруулж яваа буянт буурал билээ. Манччин улсын засаг бүх Монголд мөн дарган хошуунд нэн омогшсон сайшаалт ёроолт төрийн 16 дугаар онд Монголын цагаагчин хонин жилийн цагаан сарын шөнийн 1-ний хонин цагт энэ хүн эхээс төрсөн гэдэг. Эхээцг нь бэлэгдэн цагаан гэж нэр хайрлжээ. Гэвч таньдаг мэддгүүд нь цөм өхөж үргэлжсэн учраас сүүлийн 10 гаруй жил энэ эмээг нэрээр нь дуудсан хүн бараг үгүй. Эдүүгээ багчул энэ буурлыг бух дагдангийн ээж, дагдан ээжил гэцгээдэг аж. Цагаан гой 69 хүрсэн жилээсээ далыг насллаа одоо хэдий удахв, дахиад дуугарлаа одоо хэдий унтахв гэж ярьдаг зантай болж 10 жил тэгж яриад өөхөхгүй болохоор далыг насллаа дахиад дуугарлаа иймэ тиймэ гэхийг оргисон байжээ. Ээжи зэс данхаа аяархан зайлан хүүгийнхэн аяганд будаатай цай бүргүүлэн хийж дүүргээд ургаж буй нарнаас зугтсан мэт тэртээ баруун шилдээр тонгох хавирган сарыг олж харангаа. Өнөөдөр чинь намрын дунд сарын 25 юм аа хөө. Чи бид хоёр гэрээс гараад яг 2 сар боллоо гэлээ. Хошуу нутагта заргач нэртэй боловч эхийнхэн дэргэд угийн дуу цөөнтэй дагдан тэртээ баруунтай хөглийнх хар овоо шиг дүнсийн нам жим сууснаа. Тэгж ээж 2 сар болж байна. Намрын өдөр миний муу цэнхэр тэрлэг шиг богнох юм да. Гэд дээлнийхэн ангирыг харан суудлаа зассанд их нь инэмсэглэгчэн айдав. Цагаан гойг сэтгэл дүүрэн байгаад дагдан баярлаж та бид хоёр нөгөөдөр ихүүдээс хойш харьчих нь вэ гэлээ. Тэгвэл л болох нь тэр хошуу нутгаа гэсээр буйны бадар барьж тэр их ламын мутраас айдас хүртээд замын гудас өгч чамайгаа зовоолгүй алтан овооныхон чулууг дэрлэж очвол амьдын жаргал тэрэ гэж ярив. Састын орны алдарт Будалангийн ордноос Далай ламын баруун муутрын шадар лам өвөрлөгч хошуунд заларч ирэх юм гин хэмээн даргангад бүр хаврын эхэн сарын шин дээр шуугих болсон аж. Тэр үг явсаар удсан чигүй 90 настай чавганцын чихийг дээлсэж билээ. Чухамхүү тэр агшнаас буйны бадар хийх мэн гэж дон шүглсэн бух дагдангийн ээж өөрөө ч сэтгэл амарсангүй хүүгийнхээ ч амар заяаг үзүүлсэнгүй. Дагдан минь миний энэ муу толгойг тэр их ламын мутраар нэг тамгалуулаад орхи. Би өөртөө болон нутагтаа буян гойх гэсэн юм гэж шалдаг болжээ. 2 сарын аяны газар зүс үзээгүй хүнтэй зүг мэдэхгүй нутагт ийм хөгшнийг аваад явна гэдэг дагданд ёр амар байсан гэхүү. Хүүн ихтэй ам өглгүй уджээ.
Хөгшин зөрж муухралсан дааж бус бурханд итгэсэн үнэн сүсгтэн болохын дээр бага наснаас ёс төрийг эрхэмлэж өөрийн толгойд өөрийн гэсэн бодолтой амьдрч сурсан хүн тул дотроо нэгийг сэтгэж хатуу шийдсэн агаад би ус нутагта хамгийн ахмад тул хамгийн их буян хийх ёстой гэсэн бодол тэр чавганцыг тиймд хүргэжээ. Удсанчгүй Далай ламын ээлж хотогт баруун зуугаас өвөрлөгч хошуунд ирж гэж дуулдсанд цагаан гуай "За хүү минь, өнөө ламтан чинь заларч айсуугинтэй. Одоо л хоёулаа явъя. Шал ухаан л хөдлөе." Гэсэнд ус нутгаа гих сэтгэлийг төрсөн эхээсээ өвлөж явсан хүн бухан алагнуудаа эргэлдүүлэн баахан харж сууснаа. "Ээж минь явах ч яах вэ? Тэнхээ тань дээлхүү дээ. 90 настай хүн 90 хоногийн аянг даанл гэж бодож гаднаасаа хөдлөх болно" гэж санаж явснаа хэлсэнд их яаран дуугарсангүй. Тэрбээр хаяа гаргадаг зангаараа гомдож ойлсонгүй нь дагданг гайхаж баярлуулахад хүргэж билээ. Цагаан гуай санаа алдснаа. "Тийм ээ, би чиний хэлж байгааг бас бодсон. Баруун зууд хүргээд өгдөг нас хөл хоёр надад ямар байх виш? Хүлгээ хүлгэлээд цастын оронд очичхоор ноёд энэ хошуунд байвч тэд буян боддоггүй явуулс. Гэтэл хошуу нутаг маань тийм ч жаргалтай бишиг чи бид хоёр үзэж байна. Ингээд л би бурхны орноос төхөж ирсэн ламд очиж өр үндэс минь орших ус нутагта буян хишиг гуйж толгоогоо тамгалуулад хамаагүй тэв дээж болов үхий гэж шийдсэн юм. Чи ганц ихтэй биш ч газар шорондоо ерөөл бодож намайг авч яв" хэмээжээ. Тэгж байгаа хүнийг юу гэхэв? Дагдан явхаас өөргүйд хурч билээ. Удалгүй бух дагдангийн ээж ласын орны их хутагтад бараалхаж мөргөн гин өвөрлөгч хошуудыг нэвтлэн бараг дотор газар очих юм байхаа. Гарч өгчтэй гэх яриа ганг холбоо нуурын эрг үхрийн зэл хоньны хотоор нэг тарчсан байжээ. 2 сарын өмнө бух дагдан эхийгээ аваад ласын хотгтын заларч буй хятадын тариа халиурах болсон Өвөр Монголын өмнөд нутаг руу зориглон оцсон нь тийм учиртай байдаг. Бүх бахил гэгчин хийцтэй хасаг модон тэргэнд ачааны хөрөн хожтой бүдүүн хөлтэй өргөн зоотой сардаг шиг сахлаг их үстэй жаахан биений хөрөн хонгор морь оруулж тэргээ тоглог гэгчээр засаж дээр нь жодгорхуу юм бариад дагдан ээжигээ авч явсан юм. Их хүү хоёрыг буйны бадрын замд мордуулахад хүргэсэн хүн бол ласын их гандан хийдийн тэргүүн хамб номч мэргэн гунга хотогт гэгч болоо. Чухам учрыг хэлэлцвэс манч хятадын өнгө мөнгөөр хуурах уламжлалт бодлогын цаламд орооцолдон тэр үед Бээжинд сууж Өвөр Монголд өөрийн болон хятадын нөлөөг эксэгхийг зорж байсан ванчин эрдэнтэй өрсөлдүүлэн 13 дугаар Далай лам Агван ловсон төвдөн жамц тэрхүү гунга хэмээгч ламыг өвөрлөгчийн хэдэн хошуунд өөрийн буйны элч нэрээр зарсан хэрэг аваа. Гунга хотогт лас буцах хугацаа тулж эргэх замдаа ороод хөх нуураас янагш дээд Монголын зүүн бийд нартын хийд хэмээх жижиг сүмд сүүлчийн хурал тэргүүлэн хуруулж байх үед дагдан цагаан гуай хоёр гүйцэж хурчээ. Олон хоногийн газраас зорж ирсэн өндөр настай холын мөргөлчийг гунга зэгсэн хүлээлгэж чилээрхүүлсэнгүй оройнхон зоогийн дараа бараалхуулж билээ. Хөгшин хотогтын өмнө унгасан түүдэг шиг тугдаан оожиж мойниж бороолсон хурууга арай гэж тэнэлгэн залбираад чимээгүй болсонд дагдан "Миний ээжийг хэшиг гуйж таны эрхэм буйны далай санд өчүүхэн дусал нийлүүлж байгаа юм" гэж хэлээд овхон улаан зоотой 2 үнэгний арсыг гүн хүндэтгэлтэйгээр өргөн хотогтын өмнөх явган ширээн дээр тавьжээ. Чингиснээ том өврөө суйлан өхрийн шагаан чинээ харж чулуу гаргаж "Алтан овооны минь энгэрийн чулуу" гэд ламрууд өгсөнд талын үнэгний хос арьс үзээд сэтгэл нь бадарч харцсан цул адил гэрэлтэж ирсэн цаад шархалзан хүн дагдан руу бяцхан гайхах янзтай толгой дохиод эрхээ зүүн гартаа шилжүүлэн барьж баруун гараа тосчээ. Тэгээд чулуунаас адис авах төр үзүүлэн алтан овоо гэдэг чинь юу вүлээ гэж асуужээ. Чингээд дагдангийн хариуг хэлмэрчээр дамжуулан сонсож тэрхүү пед хар чулууг эргүүлж тойруулж үзснэ. "Сонин чулуу байна. Танай нутгийнхан онгон сахиусаа айхтарч сайхан хөндлөж нэрлэж дээ"
гэж тоомсорлонгүй хэлээд айдсын жижиг ном хураасан хүрэн завдан ширээний булан дээр даривууны өчүүхэн тэр өөдсийг хайхрамжгүйхэн тавьжээ. Бараг гудлынх нь улан доор сөхрөн унаад байсан хөгшнийг гунгаа хотогт одоо л санаж үл ойлгогдох төвд тарин бовтнон унссаар эрх хатгсан баруун гараараа хөгшний толгойд адис хүртээв. Ёр төдөж удалгүй дууга хурааж ламбгай гараа өвөр дээрээ авсныг үзвэл буян хайрлах хотогтын ёс дууссан бололтой. Харин их боссонгүй тугдаан хэвцээр л байла. Хэдэн хурам хүлээснэ хурганы толгой шиг жижигхэн толгоогоо дээш өргөн гараа өвчүүн дээрээ авчирч намжлаад ширгэж галан буурсан хоёр хар нүдээ хагаснын ин өгүүлрүүн. Хошууны маань хүн ард үеийн үед буян будагтай олноор эрсдэх дайн дажингүй инх тунх жаргаж яваасай гэж би залбирдаг хүн. Та миний энэ хүслийг гүйцэлдүүлэхэд тус хайрлана уу? Та бас далай их ламтанд орон гэрээсээ буян ирж гарсан иххүү хоёр мөргөлчийн сүсгэлэн гуйх энэ үгийг дамжуулан айлтгаж дарганг нутгийг маань сахиусанд нь багтааж өгнө хэмээжээ. Төвд лам хөгшний үгийг ойлголгүй хаалзан зандахар толгоогоо далбагнуулан эргүүлж нэгийг хэлсэнд лам дээлтэй хэлмэрч орхимжоо халбагнуулсаар дөхөж ирээд хөгшин та юу гихсэн бол би цалгардаж холдсон учраас сонссонгүй гэвээс цагаангуй гүн сүсэгтэйгээр хотогтаас нүд салгалгүй намжлан залбирсаар түрүүчийнхээ үгийг барг хിവэр давтав. Дагдан эхрүүгээ ойртон нэг юм хэлэх гэсэнд санаа авсан ээжээ айда та минь хошууны дээдэс доодос хоёрыг л түнжинтэй байлгахыг залбираарай да гэжээ. Хотогт хэлмэрчийн өгүүлгийг эхэд анхааралтай сонсож хэлмэрчийг үгээ төгс мөгц ширээний булан дээрээс нөгөөх жижигхэн пед хар цоохор чулууг авч баруун гартаа барин хэлснийг шулаг хурдан хэлтэй лам өвөрлөгч аялгуугаар дуржгэнтал орчуулсан нь. Би энэ чулууг Будаалангийн ордны үзвэр буйны санд аваачиж тавина. 90 настай ийм нэгэн буянт бууралтай уулзав гэж далай ламд айлтгана. Та алтан овоонд сүсгэлэн залбирч бай. Бид тасаас алтан овоонд ч сануулж бай гэжээ. Хөгшин хотогтын баруун хөлний тус газар ахин тугдаан онов. Ламтан гараа ихэмсгээр өргөн толгой дээр нь хоёронтоо адис хүртээжээ. Тэгээд гараа буцааж өвөр дээрээ авлаа. Харин хөгшин боссонгүй. Ёр хөдлөх янзгүй хэвтэн. Далай ламын алтан сонорт өөрийнх нь тухай хүргэн гэсэнд насанд дарагдсан тэр мөргөлчийн сэтгэл хөөрөн бахардажээ. Дагдан очиж хоёр сугнаас нь барин ээжээ гэсэнд их тугдагнан өндөв. Энэ явдалд хотогтын сэтгэл ёр хөдөлсөнгүй. Харин үнэгний арсны овхон улаан зоон дээр сэрэл сэтгэл үл харуулан буй цагирг дугуй нүднийхэн сарцанг харцыг нэгэнтээ тусгаж тогтоожээ. Дагдан урагш болж зогсоод ламбгой бидний замд нэгэн баян хятад эзний ядуу монгол зарц дайралтаж танаас далай их ламд буян гуйсан үг уламжилж өгөхийг хүссэн билээ. Гэвэл гунгаа хотогт хэлмэрчээр дамжуулан "Чи тэр үгийг маргааш надад хэлсүгэ. Одоо миний өргөнд энэ нутгийн монгол ноён залрах гэж байна" хэмээжээ. Ласын хотогтод мөргөж сахиусанд нь хошуу нутгаа багтаасан хөгшний хөөрсөн сэтгэлийг хоёр муу хөл нь арайхийн гүйцэж арайхийн дааж авч гарлаа. Хөгшин хүн өөхөх өдрөө төдийгүй өөхөх цагаа мэддэг тул толгоогоо тамгалуулчихсан болохоор тэр шөнө эхийгээ өөд болчихвэ гэж дагдан их л сэрэмжтэй хонож билээ. Гэтэл цагаангуй хүүгээсээ өмнө сэрчгээд алтан овоондоо залбирсаар сэтрэх шахсан муу модон ирэх мойног хоруугаараа гуйлгэж хэвтэв. Дагданг босоод цайгаа чанах зур хөгшин өндийж хэлсэн нь "За хүү минь, саяын 5 хоног явж гэтэлж ирсэн хятадын тариан дундаас муу ээжигээ гаргаад хайчих. Нутгийн зүг зүглээд зилүүд газар гарч л өөхий" гэжээ. Хүү дуугарсангүй зөвхөн л инээмсэглэжээ. Эххүү хоёр баг үдийн хэрд нартын хийдээс хөдөлж төрсөн нутгийн өлзийтэй сайхан зүг рүү муу ингэнийхэн өвсөн бурамтгийг залж билээ. Ээж хүү хоёр ээлдэв адал явдал цоохор учрал дундуур 5 хоног махран явж хайрын тэргнээсээ салаад арай гэж хятадын тариан захад гарчээ. "За ээж минь, тариан захад нэг юм гарлаа.
Гэсэнд эх тал газрын хадсан хялганыг мониг хуруугаараа аяархан шовдорч манай нутаг шиг өлгий юм. Монгол ах дүүгийн өлгий биз гэжээ. Тэгэд жаахан амарч хажуулдаж байснаа. Ээж нь нутгийнхаа зах дээр л гიშгээд өгөх юмсан. Чи намайг чирч яваад даргангийн дээсийг л хүргэж үз гэж үлээ. Тэрнээс хойш 2 хоног яваад өчигдөр өдөш энэ хоёр Сүнэт бангийн хошууг нэвтлэн даргангийн нутгийн захад орж ирсэн ажээ. Хүүгийнхэн туушаанд цайд үргэх зур эх муухар гэрмэн юу л болж байдаг бол хүү минь чи чагтхаа гадаслаж уйсан уу та гэж бодлогошрон асуув. Нэрээ гэрийн тухай санаа зовх цаг ирж шүү гэж бодсон дагдан гадаад отнгүй л хөлж багалсан юмсан. Ингэхэд ээж минь манайх гэдэг айл чинь цорын ганцхан төмөр газтай айл шүү дээ гэжээ.